Та бүхэндээ ороолон зохиолоо үргэлжлүүлэн хүргэж байна. Таалан болгоно уу? Есдүгээр хэсэг. Маргааш нь Джеймс нэг аятайхан шалтак хэлж олны зугаалгад оролцохоос татгалзаад сайн нөхөдтэйгээ хамт бунхан тийш очив. Нар жаргах хүртэл нэг цагийн зай байлаа. Шатан дээр хөшөөний хөлд Джеймсийн бэлтгэж тавьсан тоосго илтлэх царил зэйтүү авсны тагийг эргэлдэж авах хянсаа улаасан гадас дэнлүү тэргүүтэн зэхэстэй байлаа. Засаж сэлбэн хуучин байранд нь тавьсан хөшөөг их зүдэрч байж зайлуулад өргөж онгойлгодог нээлхийг бас их зүдэрч байж онгойлгов. Джеймс дэнлүү байранд түрүүлэн орж бусд нь хойноос нь орлоо. Хатны ангалыг сайтар битүүлсэн учраас бунханд тас харанхуй байв. Ханыг гэрэлтүүлэн доктор Вэйсэн ярьж байсанчлан энд эртний сурвалжит алдар хүндтэй Дракула гүнгийн удмын Фредрик Мария нар нойрсон буй гэсэн бичээс бүхий цагаан гантик автан байх болов гэж найдан хараад гайхан зогсцгов. Цагаан гантик автангийн оронд хоёр том нүх хонхой харагдлаа. Авснууд алга уулжээ. Доктор Вэйс нүдээ нухлав. Тэрбээр идүүгээ хүртэл Джеймс нарын санаж сэтсэн ажлыг балчир хүүхдүүдийн дүрсгүйтэл гэж үзэж байсан бол одоо анхудаа нурууга хүйтэн орхийг мэдрэв. Цагаан гантик автан байж байхыг өөрийн нүдээр үзсэн биш билүү? Өө, тэр болонд байж байна. Авснууд нь хайчдаг байна уу? Хин яах гэж авсан байж болох вэ? Хожимджээ гэж Джеймс өгүүлэхдээ хоолойн зангирав. Бунханаас дуугүй гарцгааж бүгдийг хуучин байдлаар нь янзаллаа. Наангүй юм болж байгааг бүгд сэтгэлийн зөнгөөр мэдрээд өөрийн эрэхгүй дуугүй байцгаалаа. Джеймс хамгийн түрүүнд сэхээ авч сургамж авлаа. Цаашид бидний яриаг чагнаж болох тийм газар ярихаа болъё. Одоогийн шиг нар жаргах үеэр ярьж байвал дээр гэв. Ажил явдал төвг чирэгдэлтэй болж дахин ирэх хэрэг гарлаа. Хачи юм да. Гарийн зөвшөөрлгүйгээр ийм хэрэг явдал гармааргүй юм. Гарид урд биднээс нуух юм байдаггүй. Бүх заавар тушаалыг нь бид мэдэж байдаг юмсан гэж докторыг бодлогошрон шивгэнэхэд хамгийн гол нь хэрв Гари нэрээ нуусан байвал асууж лавлах нь эвгүй. Ерөөсөө бид бунханд орсноо юу гэж тайлбарлах вүлээ дээ гэж Джеймс хэлснээ мартснаа сансан мэт. Байз. Энэ явдалд Смит эрхэш оролцсон байх ёстой. Би түүнийг нэг сайн дүнгийн гайгүй гэж нэмж хэлв. Джеймс эндүрсэн байжээ. Энэ удаа тэмч жирийн биш явдал болсон байна. Смит нуур дээр шөнийн баяр хийлгэх гээд бүтэн өдрөөр алга болдог байлаа. Джеймс түүнийг арайхан барьж аваад битүү тойруулан асуухад даамал бултаж болцох буюу тоглоом наадам болгож өнгөрөөж байснаа шууд тулгаж асуухад мистер Гаригаас өөрөөс нь асууна уу? Надад хэлж мэдэх юм алга гэж төв төлөв хэлжээ. Джеймс өөрийн санаа бүтлгүй болсныг нөхдөдөө хэлээд одоохондоо чимээгүй байхаар шийдэв. Карл Иванович Джеймст баахан бичиг цаас авчирч өгсөний дотор захиа маягийн том хуудас, хайхрамжгүй урж тасцсан тал хуудас, өөдөс, жижиг зурвасыг эвтэгтэй адил гурвалжилж нугалсан цаас зэрэг байлаа. Үүнийг би Агнуурын байшингийн хідэн ширээнээс цуглуулсан юм.
Бичгийн хэлбэр зарим нь эцэст байгаа гарын үсгийг үзэхэд залуу хүн Дракула бичиж ойн байшинд байгаа найзтай илгээсэн бололтой байх юм. Энд ирж цай хоол ууж иднүү гэж урьсан мэтийн дэмий шахуу юм их байна. Гэхдээ сони юмч байх шиг санагдана. Мистер Джеймс та наад зах нь үүнийг үзтээ гэж нэгэн бичих үгүй. Тэр нь дүүрэн бичгтээ том цаас байх бөгөөд сар өдрийг бичсэнгүй. Джеймс дуугүй уншиж үзвэл. Юуны өмнө эрхэм найз чамд баярснаа илэрхийлэхийн сацуу чамайг амрааж тайван ажилуулахын оронд бидний зовлон гуниг элдв ажил явдалд утгалдуулсандаа харамсан хүлцэл өчье. Одоо яа гэхэвдэ? Франческийн эмгэнэлтэйгээр нас барсан нь биднийг барьц алдуулж Рита маань шүн унтаж чадхаа болоод байна. Манай өвгөн доктор нутаг сэлэг гэж зөвлөв. Ингээд засаж янзалсан өрөөнүүд хэрэг боллоо. Гагцхүү гарын доор хэрэглэх торон сүлжмэл тууз цэцэг мэтийг явуулах хэрэгтэй байна. Лучия энэ бүхнийг бүтээн гэж амласан. Уучлаарай. Эрдэнэ номын мөрхөөсөн чамшиг хүнд эхнэр хүүхэн саад болохоос өөр юмгүй эс мэдэх биш. Очиж суух улс тэнд нэг их удахгүй болов гэж найдана. Ритагийн биеийг засармагц би шилтгэнд буцааж авчирч тэгэхдээ үзэж өнгөрүүлсэн аимшигт явдлыг сануулахгүй тулд байрыг нь өөрчилнө. Тэр нэгэн тохиолдлыг чиний юу гэж бодож болсон явдлыг хэрхэн тайлбарлаж байгааг чинь би одоо болтол асууж чадаагүй байгаа. Манай өвгөн бол бүх зүйлийг ороолонгийн хорлол гэсэн санаагаар тайлбарлаж байна. Гэвч чиний намайг синхруулж өвгөний оюун ухааны чадвар хэвийн биш гэдгийг нотолсноос хойш би чиний саналыг 10 буюу зөвшөөрсөн боловч уг намтарт хэвийн биш утга авцалтаагүй гэмээр юм бас бий. Жишээ нь нас барсан Франческаг Ритагийн орны дэргэд шал дээр хөвтөж байхыг олоход үхгийнхээ өмнө ноцолдод тэмцэлсэн юм шиг үс гизэг шүний хувцс нь өнгөгдөж ургадж байсны учир юу вэ? Нүүр цээжин шалбарч хөхнэц болсон байсан. Хүний хэр тэнгээс хэтэрсэн хүч тэнхээтэй хэн нэг нь Франческаг ялаа мэт нэц дарам багалзуурсан гэж бодмоор байна. Үхтлийн бүлтийш дүрлийсэн нүдэнд айдас тогтож нэгийгээ үзэж дуусгаар шийдсэн байртай уруула тас жимэж шүдээ зуусан байсныг нь чи айдсан уу? Тэр бүсгүйн цогцыг харж байгаад Христосын шашны эхний үеийн тамлуулан зовсон эмэгтэй юм уу? Ан цай нөхрийнхөө төлөө алтан амиа өргөсөн хүний хөргийг зурж болохоор байсан. Франческа хэрв тэмцэлтэн байж ам алдсан юм бол хэний төлөө хинтээ тэмцсэн байж таарахгүй. Энэ нууцыг өөрөө аваад авсанд оржээ. Тэр аимшиг чүний явдлыг Ритагаас битгий асуугаарай гэж чамаас гуйх гэж байгаад мартжээ. Рита нэг аимшигт юм үзэж өнгөрүүлсэн нь ил боловч тэр тухай ярих дургүй юм уу? Ярьж чадахгүй байгаа бололтой. Франческад өвчин тусаад Ритагийн орны дэргэд таталтаж байсан гэж сэтгэлдээ төсөөлөөд үз. Хэрв тийм бол Рита байтугай илүү сэтгэл чанга эр хүнч муурч унана визээ. Ритагийн сэрээд өөрийн хөлний дор найз бүсгүйхээ хүүр хэвтэж байхыг үзэхдээ хэртгийн зочиж аймаар мухай хашгирсныг би энэ насандаа мартахгүй байх. Өвгөн бол хэдийгээр ойр хавьд амар тайван байгаа боловч Франческагийн өснө нь ороолонгийн хорлол мөн гэж эргэлзээгүй итгэж байна. Ороолон Ритагийн цусыг сорох гэхэд эсвэл амаргалам цэнгэх гэхэд Франческа саад хийхээр түүний цусыг сорлгүй шууд алж орхисон байж болох юм. Манай өвгөн бол хөөрхий бүсгүйг найзаа өмгөөлөн хамгаалж байгаад ам өргөцсөн гэж бодож байна билээ. Рита өвгөн олон зүйлийн учрыг тодруулахад тусалж чадсан. Гэвч түүнээс элдв юм асууж лавлахгүй байхыг чамаас хичээнгүйлэн хүсье. Эхлээд сэтгэл нь тохрог. Харин чиний хувийн санал бодлыг мэдгсэн гэж маш их хүсэж байна. Өрөөний дунд буудан тавьж хажууд нь цэцэг, ном тавих жижиг ширээ юм уу? Тавир гэж зарцснарт хэлээрэй.
Би өглөө бүр танай төрлөө сарааны цэцэг явуулж байхаар тушаал өгсөн. Ритагийн хайртай канар бэлзуухайг бас ойн байшинд хүргүүлнэ. Тэр дуу чуухай чамайг миний хөөрхий цонхгэр сарай тонгороос илүү зовоох болов гэж миний сэтгэл зовж байна. Рита маань үг дуу цөөтэй уйтгартай байх болсон. Хормын тухай би үг дурсаж зүрхлэхгүй байна. Би ганцаараа үхтэл уйдан да. Өдрийн ихэнх хэсгийг та нарын тэнд өнгөрүүлнэ гэж сэтгэлээ тайтгаруулж байна. Өнөөдөр сэрүүн байна. Пишин задгай зууханд гал түлгэж зарцнарт хэлээрээ. Маргааш болтол баяртай. Дэ. Энэ бас нэг зурвас байна гэж Карл Ивановичийг хуудас цаас өгөхөд Джеймс дахин уншив. Би өөрийгөө чамтай адил сонин сайхан юм ярьж чадна гэж бодохгүй л дээ. Чи бол их эрдэмтэн. Хэдий тийм боловч үннийг хэлэхэд миний болцоо түүхэн Рита маань чамайг илүүтэй анхааран таашааж байгааг харахад эвгүй байх юм. Ямар ч гэсэн би инэдэмтэй байдалд орж байна. Ритаг ойн байшин сууж байх үед та нарын харилцаа миний нүдэнд тусаж бүгд зүй ёсны зүйл шиг санагдаж байсан. Би ажиглахгүй байсан юм уу? Эсвэл тийм юм үнэндээ байгаагүй юм уу? Рита үхэтхийн унсан гэхүү, муурч унсан гэхүү түүнээс хойш зан нь хачин хувирсан. Рита өдөр болгон нар жаргах үед 3 юм уу 4 цаг үүдээ дангинтал түгжээд ганцаар сууж байдаг нэг тийм шин харин шинтэй болсон. Бас олонтой хамт хоол унд идэж уухыг татгалзсан. Хоол ундыг өрөөнд нь тусгайлан оруулж өгдөг. Хоолндоо ам хүрээгүй байхыг олонтой ажигласан. Бас Лучи яг дэрэгдээ байлгахыг тас татгалзав. Надад ганц Цэцилиа хүрэлцэн гэж хэлэх юм. Ингэж хэлснээр хөөрхий Лучи яг хичнээн их гомдоож байгаагаа ухаарахгүй л байна. Хэдийгээр энэ мэт хэвийн биш байдал үзэгдэвч Ритагийн бие мэдэгдэхүйц сасарч царай цонхгөр тамир тэнхээ муу байснаа одоо ингэртэ хатгсан сарнай цэцэг шигээ улаа бутарч байх болов. Ритагийн Венецээс өөрөө дагуулж авчирсан 2 Итали зарц хоёул дараагаар нас барсныг ч Рита огт юм чинээ бодсонгүй. Аль алин дээр нь тоомжиргүй байдалтай мөрөө явгас хийлгээд авсыг оршуулгын газар аваачхад дагалдан явахыг татгалцсан. Чамайг хүлээж байхдаа юм уу, ойн байшинд очихоор завдаж байхдаа сэтгэл нь их сэргэж царай нь туяараад л ирдэг. Би түүний хүссэн болгоныг ёсоор биелүүлдэг боловч надтай ээлдэг хүйтэн харилцах юм. Авсыг дугны гол дунд орох гэсэн утгагүй балай хүслийг нь хүртэл ёсоор болгосон. Рита тэр авсыг нэг хачин дотнчлан инхрээлж өдөр хэдэн удаа дэрэгдэн очиж байдаг. Ритаг муучирч унаас игснийн дараа бид түүнийг үгсэн гэж бодоо сууж байсан байрыг нь төгжиж тийшээ хизээш дахин орохгүй гэж шийдээд уй гашууд автан уймарч байхдаа тэндээс канар бэлзуухайг авахаа мартсан байна. Одоо юм бүхэн нэгэнд ийм аятаа сайхнаар дууснаас хойш хөөрхий шувуугайг бушуухан авчих хэрэгтэй байна гэж хэлэхэд Рита яах юм бэ? Тэр чихтэй байж байг гэж хүйтэн хүндий хариулв. Ерөөсөө би Ритаг ойлгохоо байлаа. Бас чиний оронд өөр ир байсан бол бидний харилцаа хурцдаж болох байсан бөгөөд юу болж дуусахыг мэдхүйе бэрх байхсан. Чамд бол би итгэдэг болохоор Джеймс хууцыг эргүүлж тойруулан үзэж байгаад Карл Ивановичийг хараад төгсгөл нь байхгүй гэв. Джеймс гарын дор дайралцсан өөр нэг хууцыг авч уншвал би өнөөдөр хайрт та нар дээр очих зав боломжгүй байгаадаа туйлын их харамсаж байна. Альфа чи өөрөө харж хандаж байгаад Ритагийн өрөөг сайтар галлуулж бас дулаан алчуурыг нь ахуулахгүй байлгаарай. Өчигдөр би Ритаг дуудуулж өгөөч гэж гуйх зүрх хүрсэнгүй. Намайг юм асуухад би эрүүл гэж батлан хэлээд харин
танаа уулгарах нутагт их хүйтий юм байна гэж хэлдэг. Урдийн адил эмчит үзүүлэх дургүй байна. Санамсаргүй аз таарч энэ зурвасыг явуулах гэж байтал Парисаас их сайхан дулаан нүмерг илгээснийг сая хүлээж авлаа. Үүнийг Ритад нүмергөөрэй. Би оройхон чулуу ядахтаа нэгэн мөчийн төдий ороод гарахыг бодно. Энэ улаан өнгийн үстэй хилэн Ритагийн хар гэзэгтээ их сайхан өнгө хосолж цонхгэр царайг нь өнгө оруулна гэж бодож байна. Мэхийн ёсолсон Д. Джеймс захидлуудыг уншиж гүйцээд Карл Ивановичд хандав. Энэ захидлын талаар та өөрөө юу бодож байна уу гэж асуув. Дракулаг өнгийн шилтгэнээс авсан гэж таны бодсон нь эндүрсэн юм шиг байна, мистер Джеймс. Харин түүний найз айлх ойн байшинд очиж суусан бас яагаад ч юм гүнгийн болцоо түүхэн Рита тэнд очиж суусан гэж таамаглаж болмоор байна. Франческа хүүхний нас барсан нь үүний шалтгаан байсан байж болно. Дракула гүн шилтгэндээ үлдээд Сүйт хүүхнээ их анхааран халамжилж байжээ. Энэ хідэн зурвас өрөө таслахааг нь сайтар галлаарай ч гэх шиг, хогшил тавилгын байрыг өөрчлөөрэй ч гэх шиг, шин цэцэг, шин ном, дууны нот явуулна ч гэх шиг янз бүрийн юм хэлсэн байна. Хоёр өрөө байсан нь гарцаагүй. Тэр нь Агнуурын байшинд одоо ч тэр хэвээрээ байж байгаа. Сүүлчийн загтлаас таны уншсан улаан өнгийн хилэн нүмерэгч гэсэн өрөөний голд тавьгиж өнгийн хүссэн буудангийн хөлд одоо болтол хэвтэж байгаа. Карл Иванович таны хэлдэг туйлын зөв. Би өөрөө ч гэсэн гүнг шилтгэний орхиж явсан гэж бодгоо болсон. Харин гүн бусад хүмүүс нь яасан юм бол? Энэ Франческа хүүхэн 2 Итали зарцын үгсэн тухай өгүүлсэн байна. Тэгэхээр шилтгэнд үхэл нүүрлэж байжээ. Гэхдээ бүгдээр толгой дараалан үгсэн баймааргүй ээ дээ гэж Джеймсийг асуухад. Захидалд Рита авхаан үгсэн мэт гүн унтсан тухай өгүүлснийг та анхаарав уу гэж Карл Иванович өөдөөс нь асуув. Энд үл ойлгогдох учир тодорхойгүй зүйл байна гэж Джеймс хэлв. Та хэрв надтай адилын олон зурвасыг бүгдийг нь уншаад үзвэл мөн надтай адил дүгнэлт хийх байх. Юу вэ гэвэл Сүйт хүүхэн шилтгэнээс ойн байшин шилжин очиж тэнд таны мэд 2 өрөөг эзлэн суусан байна. Хүүхний бие муу царайн цонхиж тамирын доройтсоор байгаад эцсийн бүлэгт үгсэн юм шиг гүн унтахад нь өглөө гэж боджээ. Хүүхэнд өөрийн хайртай хувцсгонрыг өмсгөн авсыг шилтгэн давьчид тавьсан байна. Хүүхний сууж байсан байрыг хааж ялангуяа нас орсон танхимд нь дахин хизээч орохгүйгээр битүүншлэн ганц хаалгыг нь том шүүгээр халгалжээ. Уймэр сандарч байгаа дууч бэлцуухайг тэнд мартаж орхисныг торонд ясан байхыг бид үзсэн. Бас мөнгөн бомбонд хээрийн цэцэг хийж тавьсныг үзсэн. Улаан өнгийн хилэн нүмерэг пипа хөгжим тэргүүтэн бүгд байрандаа үлдсэн байна. Талиг ачиг шилтгэнд очисон хойноо сэхэд өвчин нудалгүй илээр болж эхэлсэн гэж таамаглаж болох байна. Гүн энэ тухай улаан сарнаа шиг улаа бутраад Ритагийн царай өнгө орж тэнхээ тамирын сайжрав гэх мэтээр бичсэн байна. Үүний сацуу бүсгүйн зан эрс хувирч их муухай ааштай гүжүүн болж хамгийн гол нь болцоо тархуугийнхээ найзад дурлсан байна. Гүн хүүхний их хардаж өтөөрхөж найздаа гомдсон дургуйцнээ удаа дараа бичжээ. Үйл явдал цаашдаа улам ээдрээтэй болж гүн найзтайгаа эвдэрч муудалцсан бололтой. Захидал бичдэг байснаа хуурай өвгтэй товчхон зурвас бичдэг болж сүүлдээ зурвас ичгээж болсон байна гэж яриад Карл Иванович дуугүй болов. Мондөг байна Карл Иванович. Таны таамаглал миний дүгнэлттэй таарч байгаад би их баярлаж байна. Энэ бол үнэний баталгаа. Цааш нь та юу бодож байна вэ гэж Джеймс дуу алдав. Цаашид шилтгэнд болон ойр хавийн нутагт үхэл олширч их хэцүү цаг эхэлсэн гэж бодож байна. Үүнийг хуудас сүрж шахам оршуулгын зардал бичигдсэн шилтгэний орлого зарлагын дэвтэр бас сүмийн архивт байгаа сүмийн тэмдэглэл гэрчилж байна. Лучия хүүхэн Франческатай нэгэн адил нас орж хин хиний оршуулгын зардалд 1000 гаруй гүйлдийг гаргажээ. Рита авхан авсыг бас их үнэтэй хийлгсэн байх боловч түүний оршуулгын зардлыг ирээд олсонгүй.
Бусдыг нь хэлгээ бай гэхэд гүн Рита гүнгийн найз Альф нар хайчдаг байна уу гэж Джеймс дахин тэсэн ядан асуув. Энэ асуудлууд миний хувьд тодорхойгүй байна. Би Агнуурын байшингийн ширээ шүүгэнээс олдсон бүх зүйлийг зэгцэлж уншсан. Бас бүх ном, бичиг цаасыг сайн үзсэн гэж Карл Иванович гунигтай өгүүлв. Харин Агнуурын байшингийн тахил шүүгэн дээр байсан хуучны Библи сударт би гар хүрээгүй. Тэр сударт бодвол онцгой юм байхгүй эзгэж өвгөн нэмж хэлв. Джеймс гинэт мартснаа санан суудлаасаа босон хариж байз бас нэг бичиг баримт бий. Түүнийг Ритагийн тэмдэглэл болов гэж таамаглаж байна гэхэд нь Карл Ивановичийн сэтгэл бас догдлон. Та юу хэлнэ вэ? Хаана байгаа юм бэ гэсэнд. Гарид байгаа. Би танд авч өгнө. Лав Италиар бичсэн байх та гэж Джеймсийг харамсан хэлэхэд. Тэр яах вэ? Би Итали хэл жаахан мэднэ. Толь барьж суугаад орчуулж дөнгөх биз. Маргааш нуур дээр баяр болно. Тэр хооронд би орчуулчихъя. Завшаанаар шилтгэнд хүн үлдэхгүй. Би бүрэн чөлөөтэй байх болно гэв. Джеймс Карл Ивановичд шин сэтгэлийн угаас талархаад багт наадмын өдөр Үнэт Эрдэнэсийн Япон хайрцагт байхыг нь үзсэн жижигхэн дэвтрийг олж ирэхээр явлаа. Тэр бол Дракула гүнгийн сүй түүхний тэмдэглэл мөн. Түүнд ашиг тустай мэдээ бий гэж Джеймс бат итгэж байлаа. Нуур дэх баяр. Нуур дээрх баяр нийтийн сонирхлыг татаж бөөн яриа үсгэв. Баярт их хөлтэй бэлтгэж нуурын хөвөөг чийдэн, дэнлүү, бамбараар дүүргэжээ. Хэдийгээр шүн сартай байх боловч давирхайтай торох галын наадмын лаа бэлтгэжээ. Амрах, зуушны мухлаг гаргах асар майхан шааж бас бүжиглэх хуурай талбай бэлтгэж талбайг тойруулан бүжиг харах дуртай хүмүүс зориулж ширээ сандал тавьжээ. Мөн тэр хавьд нэг өндөрлөг дээр торхтой пив тавьж энэ бүхний дээгүүр дэнлүүний баяраар хятадуудын хийдэг шиг бяцхан дарцаг хэлхэн татсан байв. Тусгайлан урилга тараасангүй хэн дуртай хүн ирж болох байлаа. Гэрийн эзэн зочид ан авийн хувцас өмсөж ингэснээрээ баярыг игэл жирийн байдалтай болгох гэжээ. Олон хувцсыг энэ баярт зориулан тусгайлан захиалсныг өгүүлэх юм. Баярын өдөр залуучууд хөл хөөр болон догдолж шөнийн баярт хөгжилтэй бэлтгэж байв. Биеийн сайжилт ив эрүүл болсон Жорж Гэй бусдаас хоцорсонгүй. Гарич гэсэн өөрийн хувцс хонорыг анхааралтай үзэж нэгнийг хүсэн хүлээсэн байдалтай их л хөл хөөр болж байгааг доктор Вейс хэдийн ажиглажээ. Гари маань нэгийг хүлээсэн байдалтай сэтгэл нь оволцоод байгаа бололтой гэж Джеймс хэлэхэд. Юугаа хүлээж хэнийг харж байгаа юм бол? Өнөөх цэнхэр хувцастай гоо хүүхнийг хүлээж байгаа биз гэж Джеймс бүвтнүүд дараа нь Райтэд хандаж. Ахмада чамаагүй. Гаригаас нэг ч алхам холдолгүй харж хамгаалж байгаарай. Бөөн гай төтгөр болохыг гэж зүрх шимшрээд байна. Чи бид хоёр дээрэмчдийн хүрээнд дотор мүлгэж явсан тэр шөнийг санаж байна уу? Өнөөдрийг бодвол тэр шөнө миний сэтгэл тайван байсан. Тэнд бол бут бүр, чулуу бүрийн цаагуур дайсан өгдөж байгаа гэж мэдэж, ямар дайсан гэдгийг мэдэж байсан. Гэтэл энд ямар байна вэ? Манан будан ч юм уу, манангаас бүтсэн хүүхэн ч юм уу бүү мэд. Айж байна гэжээ. Баяр эд сайхан болж байв. Нуурын хөвөөгөр улс амтан бөөн бөөнөрөө зугаална. Тэдний дотор зуны гоёлын хувцастай хотын хүүхнүүд ч байна. Үндснийхээ гоёмсог сайхан хувцас өмссөн тосгоны гоо бүсгүйчүүд ч байна. Тэгээд өтгөн хар үстэй юм уу? Өнгөлөг сайхан царайтай тосгоны бүсгүйчүүдэд атаархсан хотын хүүхэн цөөнгүй. Хоёр найрал хөгжим зогсоо чөлөөгүй гიშгэлж бүжгийн дараа бүжиг залгаж байлаа.
Гагцхүү энд хотынхны дуртай Ланс юм уу, Контранц бүжгийн оронд Унгар бүжиг, Чардашян ая эгшиглэх нь илүүтэй аж. Ирчүүд хамт бүжиглэж байгаа хүүхнээ шаазан хүүхэлдээ барьцгаад алдаж хагалахгүй гэж цаг үргэлж айсан юм шиг бэхцээж бэвэхгүй сайн тэрж аваад хөгжилтэй эргэлдэцгээх аж. Амархад зориулан газар бүр цэцэрлэгийн вандан тавьжээ. Зөвхөн гэрэлтэй газар төдийгүй модны сүудэрт ч вандан тавьсан байв. Нуурыг эргэн тойрон өнг бүрийн дэнлүү чийдэнгээр бүсэлсэн нь солонгийн бүх өнгөөр туяаран мэрэлцэн. Цагаан удвал цэцэг дээр өнг бүрийн гэрэл тусгаар цэцэг гэхэд цэцэг биш, ирвэхэ гэхэд ирвэхэ биш, ич шидийн урдас шингээсэн юр бишийн далд битүүлэг урд өмнө үзэгдээгүй сайхан нэгэн юм болох шиг санагдана. Ойн цорхоод өргөн чөлөөг сарны гэрэл гүйгүүлжээ. Гэрэл сүудэр гайхамшигтай сонин хосолж, өвгөн нарсны дорх харанхуй сүудэр хүртэл бүх төр зургийн үзэсгэлэн сайхныг тодруулна. Хөдөр чирэг үедээ сайхан зогсон ан авийн маягийн шинхэн хувцастай залуу эзэн хэн нэгнийг олноос онцолж үзэхгүй хүн бүхэндээ жигд найрсаг байлаа. Гари олон хэсэг хүмүүсийг дайран өнгөрч хэн нэгнийг эрх мэт улан цааш явсаар. Ахмад Райт түүнийг сүүдэр мэт дагаж явлаа. Джеймс бас Жоржгийг мөн сүүдэр мэт дагах боловч залуу харахуг хараанаасаа алдахгүй байхад тун бэрхэж. Жорж цуцхыг мэдэхгүй бүжиглэж, бүжгэлсэн хүүхэн бүрээ модны сүдэр тавиачин ээлдэг найртай үг хэлж аз таарвал үнсээ давхаач. Джеймс тэр хөвгөний хойноос гүйсээр бүр ядарчхаад би ер нь эндүрсэн юм биш үз. Түүнийг ойрхон эргэсэн нь үний юм биш үз гэсэн бодол толгойд нь оров. Тэгээд харж хандах ёстой хүнээ орхих хүсэл улам их болж Жоржийг урдих шигээ нүд салгалгүй ширтгэ болжээ. За яамаа, одоо боллоо гэж Джеймс бодоод Жоржийн зүг өөрийн ирэхгүй сүүлчийн удаа харав. Энэ юу вэ? Жорж модны сүдрээс нэгэн залуу хүүхэнтэй согтолцсон гарч ирв. Тэр хүүхэн жаахан хуучны маягийн зуны хөнгөн плат өмсөж хар үсэндээ том сам хатгаж цээжиндээ хос улаан ягаан сарнай хатгажээ. Ховц сунар үс зүсээ засаж янзалсан байдал нь гойдын юм алга. Сарнай цэцгийг хачирхвал хачирхаж болох юм биз дээ. Ийм сарнай ойр хавьд байхгүй. Гагцхүү шилтгэний цэцгийн хүлэмжид биег Джеймс мэднэ. Энэ цэцгийн эзэн нь хэн бэ? Шилтгэнд ийм хүүхэн байхгүй. Тэгэхээр хотынх юм уу, тосгоных байж таарна. Тэгвэл сарнай цэцэг хаанаас олов? Гари тэр цэцгийг хайрлаж хямгаддаг. Залуус нэгэн зөрчгсөн байх гэж Джеймс бодсон боловч зүрх нь болиглон оволцож ядаргаан дорхноо арилгах шиг болжээ. Энэ бүхнийг би үдсэн хүн байх юм гэсэн бодол толгойд нь зэрсгэж жигд биш гэрэлд хүүхний дүр төрхийг сайтар харахыг хичээв. Энэ чинь багт наадамд ирсэн цэнхэр хувцастай гоо хүүхэн мөн байна гэж Джеймс танив. Тэр завсар Жоржгээ нөгөө хүүхэн лүгээ хөхөн хөгжилтэй бүжиглэж ер нь их дурлаж байгаа бололтой. Тэр хоёрыг бүжиглэж байхдаа Джеймсийн хажуугаар хідэнтэй өнгөрөхөд лавандын танил үнэрийг тотхон ялгаж мэдрэв. Өнөөгч нь мөн байна. Гарцаагүй мөн гэж Джеймс амандаа шивгнээд тэр хоёрыг үргээд зочихгүй тул модны сүдэрт нуугдав. Жорж хүүхнээ модон дотор зугаалын хэмээн ятгаж байв. Үүний тулд сарны гэрэлтэй талбайг дайрч өнгөрөх ёстой. Хүүхэн тэгж зүрхлэхгүй байх шиг. Уухай. Өөрөөсөө сүдэр тусахгүй байгааг ажиглаж магадгүй гэж айжилтээ гэж Джеймс бодов. Жоржийг шалаад байхаар хатагтай эргэн тойрон харж тэдний хойноос ажиглаж байгаа хүн байхгүйг мэдээд зөвшөөрөв. Хоёул гэрэлтэй газараар хурдан явж өнгөрөв. Джеймс эндүрээгүйгээ мэдээд хэртхийн айв. Жоржийн урт хар сүдэр харагдахад л хүүхний сүдэр алга.
Ороолон мөн. Джеймс ийм дүгнэлтэд хэдийн бэлэн байсан боловч хэсэг зуур байрнаасаа хөдөлж чадахгүй хөшсөн юм шиг зогсов. Энэ үед Жорж хүүхнээ дагуулan модон дотор далдуурч Джеймс хойноос нь угс хийсэн боловч түүнийг хэсэгхэн зуур саатан зогсох оронд нөгөө хоёр харагдахгүй болжээ. Гагцхүү ойн чөлөө гэрэлтэй дотроо бол пат харанхуй байв. Джеймс тойронгүйж Жоржийг нэрээр нь хідэнтэй дуудав. Хариу байдгүй аймаар намгүн. Джеймс гэрэлтэй талбай дахин гүйж ирэхэд хүн байсангүй. Ороолон гэрэлтэй газар гарч ирэхгүй. Хөнөө хүнээ харанхуйд дагуулan аваачна гэдгийг сая ухаарад дахин мод руу угс хийлээ. Өвгөн нарс модод чимээгүй гунигтай лүглэж гагцхүү холоос вайс бүжгийн ая сонсогдно. Хожигдох нь байна. Хожигдох нь гэсэн бодол Джеймсийн толгойд лугшина. Одоо яах вэ? Даамлын майхан руу гүйн очиж хүн дуудаж дэнлүү нэхлээ. Олон хүнийг айлган зочиож баярыг хөвдөж магадгүйг мартаж Гарийг уурлуулж болохыг мартжээ. Хожимдож байна гэж дахин давтан өгүүлээд хүн туслахыг хүлээлгүй нөгөө гайтай газар руу дахин гүйв. Ой мод эндээс уулууд тасралтгүй үргэлжилсэн хэмээн таамаглаж Жоржийг хаанаас яаж ирэхээ мэдэхгүй хий цохолтлаа. Ой гэсэн нь ой биш. Завсрын хэсэг мод байх өгөөд цаана нь дахин гэрэлтэй талбай залгаж тэр талбай шилтгэний уулын бэлд тулж очжээ. Тэнгэрийн минь аврал, би эндүрсэн юм байна. Эн чинь нуурын нөгөө тал байж ирэхэд амар байх болно. Өнөө хоёр чинь байж байна гэж Джеймс бодов. Үнэхээр талбай дээгүүр өөдөөс нь хоёр хүн явж байв. Харин Жорж Кей биш, хоёр хүүхэн байлаа. Өтгөн хар үстэй Жоржийг дагуулж аваад явдаг хүүхэн гарцаагүй мөн. Нөгөө нь хий юм бол хуучны маягийн платтай цайвар шар үстэй хүүхэн байв. Хоёр хүүхний тэврэлдээ явж байгаа нь Грейзийн уран зургийн загвар болмоор харагдана. Хоёр хүүхний нүдний харцанд сэтгэл ханан жаргалаа эдэлсэн байдал туяарч царайг нь нүд гэлбэн мөнгөтэй сайхан болгоно. Үлгэрийн дагнас шиг сайхан харагдана. Джеймс Жорж Кейг мартаж орхиод өөрөө юу гэж яваагаач мартаж орхиод ямар ч ирийн сэтгэлийг татан дагуулж чадах хоёр хөөрхөн хүүхнийг харж байв. Зүрх нь хөөрч цээжний дотор хайр дурлал багтаж ятан бялхав. Ийм байдал хэсэгхэн зур үргэлжлээд үнэн шударгазан саруул гэгэн оюун нь залуу насны ориглон оволцсон дур хөслийг нь давж чаджээ. Джеймс хоёр гоо хүүхний туяа цасарсан гэрэл царайг ажиглахаан болж сарны гэрэлд тэр хоёрын биеэс өчүүхэн төдрий сүүдэр тусахгүй байгааг харж хэртхийн зочив. Хоёр дахь нь бас ороолон байж шүү. Тэнгэр одоо яана? Бүр үүрлчихсэн юм байна гэсэн бодол толгойд нь зэрсгэлээ. Бид дүүрчээ. Бид сүйдчээ. Джеймсийн хөл дахимаараа нугас хийж хамаг биеийн тэнхээ алдран ирж яваа хоёр гоо хүүхний хөлд хөсөр унлаа. Үхэж дуусах шив гэсэн бодол хамгийн сүүлд толгойд нь зэрс хийгээд ухаан алджээ. 15. Нуурын дээгүр вайс бүжгийн аяг шихэлсээр байх боловч чийдэн дэнлүү унтарч эхлэв. Торхтой давирхай галын наадмын лаг бас шатааж дуусчээ. Ерөөсөө нэгэнт үүр цайж удахгүй нар гарах болсон учраас гэрэл чийдэнгийн хэрэг байхгүй болов. Зочдын тэн хагасаас илүү нь хэдийн сайхан баярыг орхин оцсгоожээ. Альжаан ядарч царай нэмгэрсэн Гари нуурын хөвөөнд суугаад найр наадмын үзэгдлийг урамгүй харж байв. Рай тажууд нь хөмсөг зангидан зогсож байлаа. За Ахмад, чи сэтгэл ханамжтай байна уу? Чи хөөрхөн загас барив уу? Джеймс хаана байна уу? Хүүхэн хөөсөр яваа юм уу? гэж Гариг асуухад Джеймсийн төлөө санаа зовоод байна. Ирээд олдохгүй байна гэж Райт хариулав.
Юунд эми юм ярина вэ? Түүнийг лусын дагнд босгож аваад яваагүй үсттэй гэж Гарри муухан инээмсэглэв. Гэнэт тэдний өмнө даамал Смит хурж ирэв. Царай нь цагаан давуу шиг зэвхий дааж үгээ эвлүүлж ядан. Мистер Гарри, манайд гай зовлон боллоо. Мистер Жорж Кейг өгчгсөн байхад нь оллоо гэж хэлэхэд Райт дуу алдаж "Юу? Мистер Джеймс хаана вэ нү?" гэд солиорсон юм шиг гүйн одов. Энэ үед зарснаар Жорж Кейгийн цогцыг хэвсэн дээр тавиад аяархан явсаар Гаррийн дэргэд ирж бүжиг хийхээр бэлтгэсэн гол талбайд авчирч тавилаа. "Докторыг дууд бушуухан" гэж Гарри хашгираад өөрөө талигаачийн дээрээс тонгойв. Залуу эрийн царай жаргасан байртай тайван байхаж ноцолдод тэмцэлцсэний улмөр байхгүй. Харин агнуурын хөрөмний нэнгэрт ялимгүй жахан өнгөгдсөн 2 улаан ягаан сарнай хадаастай байлаа. Энэ цэцгийг үүнд хэн өгсөн юм бол? Миний хүлэмжнээс авсан цэцэг гарцаагүй мөн байна. Цэцгийг битгий тастаж ав гэж хатуу тушаасныг Смит та мартаа юу гэж гэрээ эзэн ширүүхэн асуув. "Би хизээ нэг цагт мистер Гарри таны заавар тушаалыг зөрчиж зөрхөлх үү дээ. Цэцгийн хүлэмжний түлхүүр нь хүртэл надад яваа" гэж Смитийг хариулахад "Цаан чинь юу болж байна вэ? Энэ юун үүмэн шууган бэ?" гэв. Ойн чөлөөнд олон хүн бужигналдан айд цочсон байдалтай хашгиралдах дуулдав. Тэндээс нэг юм авчирч авлаа. Дахиад хүн өгсөн. Дахиад нэг үхэл байж. Ахмад Райт талбай дээгүүр хурдан явж ирээд айсандаа хөшсөн юм шиг модон зогсож "Дотны хайрт нөхөр Джейми минь чи юу?" гэж дуу алдав. Джеймс өнөө оройхон муу совнон татан сэтгэл тавгүй байсан боловч өөрийнх нь төлөө айгаагүй, өрөөлийн төлөө санаа тавьж байсан билээ. Тэнгэр минь, Джейми, Джейми" гэж дуудаад Райтийн ширүүн харцтай нүдэнд нулимс мэлтгэнэн өвс нилээд өндөр ургасан талбай дээгүүр гүйн одлоо. Тэр завсар эмгэнэлт цуваа ойртон ирж хэвсэн дээр Жорж Кейгийн хажууд бас нэг хүний цогц тавьсан нь Джеймсийн цогц биш вэ? Тэр бол хувц сунрыг нь ажвал хотын гар үлдвэрчин баймаар хэнийг ч үл таних 15-6 насны хөвгүүн байлаа. Бүгдээр яах, юу хийх учраа олохгүй тойрон шавлаа. Өвсөн дээгүр гүйж явсан Ахмад Райт гэнэт нэг юмд торж очив. Тэр даруй өсрөн босож чухам юунд торж очснаа хараад нүдэндээ итгэж ядав. Өмнө нь Джеймс эвтэж байлаа. Джеймсийг тийш нь аваад очсон байхад энд Джеймс эвтэж байдаг. Ийм юм үзсэн хүн солиорч болно. Райт олон юм бодсонгүй. Джеймсийн цогцыг өргөж мөрөн дээрээ тавиад бүжгийн талбайд очиж нэг ч үг дуугарлгүй Жорж Кейгийн хажууд тавив. Олон хүн цөхрөнгөө баран орилох дуулдлаа. Дараа нь хөлтөнд хөлхөж, хөлгөнд мөлхөн гихчээр сүйх тэрэгтэн тэргэндээ сууж, морьтой нь мориндоо мордож, унаа хөсөггүй нь хоёр зээр дээрээ тал тал тийшээ зүхтан отцгов. Бүгдээр ухаан жолоогүй айц сандарчээ. Цөхрөнгөө баран орилох чимээн дунд Гарри зүхэд зансан үг дуулдана. Удалгүй Гаррийн дэргэд хитгэн дотны сайн нөхөд хамгийн ойр шадар хідэн зарц үлджээ. Мандах нарны туяа ёр бишийн чихтэй хачин дүр зургийг гэрэлтүүлв. Эвхэж хураагаагүй хэвс, өн бүрийн талбай, цэцгийн хэлхээ, шал дээрх тууз, цэцэг, алтан мөнгөн од зэрэг, котильон бүжгийн хэрэглэгт хүүнүүд, ширээн дээр
ууж дуусгалгүй орхисон пив, дарстай аяга, эмэгтэй хүний дэвүүр бэйли. Юм бүхэн амьдралын баяр жаргалыг илтгэх атал мөн тэнд 3 аимшигт үхтэл хэвтэж байна. Нас залуу, цус шингэн, бие чирэг 3 хүн хөдлөхгүй хэвтэн. Шүвий цонхисэн, зэвхий цагаан царай, нарны гэрэлд гялалдсан хий гөлийсэн нүд нь орчны хүмүүс өөрийн ирэхгүй айдас төрүүлнэ. Бүгд гараа унжуулж, толгойгоо гудайлган дуугүй зогсож байлаа. Аргаа баран сандарч мэгдсэн байдал илт. Тэгтэл түрүүн шилтгэнд очисон доктор Вэйс хурч ирээд ухаангүй айд сандарсан зарц нарыг даруй захиргаанд авч "Бушуулаарэ, шилтгэнд бушуухан аваад оч. Тусалж болох юм агд шалвлаарэ" гэж захирамгүй өгүүлв. Зарц нар бүгд түүний тушаалыг биелүүлэхээр угсгийлдэж 3 үхтлийг өргөн эмгэнэлт цуваа уулууд алгуурхан өксөж эхлэв. Гари хөмсөг зангидан хүрлийгээд дуугүй сажлана. Ахмад Райтийн цөхрөнгөө барсныг үгээр хэлэх аргагүй. Доктор төрүүлж яваад зарцаараа туслуулан 3 хүний биеийг үзэхэд хэрэгтэй бүх зүйлийг бэлтгэжээ. Жорж Кей хотын гар үйлдвэрчин 2 үгсэн гарцаагүй байв. Доктор Вэйс зарц нарт мэдэгдэлгүй үхтлүүдийн хүзүүнд байгаа жижиг улаан шахыг Райтад зааж үзүүлээд "Джеймсийн хэлдэг үнэн байж шүү" гэж шивгэнэв. Доктор Джеймсийн цогцын дэргэд очиод юуны өмнө хүзүүг нь үзэхэд нөгөө аимшигт улаан толд байсангүй. Биеинд нь бас хүч хэрглэсний шинж тэмдэг алга байлаа. Гагцхүү 100 мөрөн дээрх цэнхэр бадам лимфан цэцгийн шивээс тодхон бөгөөд бас эрвэгнэн хөдлөх мэт сайхан харагдана. Бүр мөсөн ухаан алдан муужирч бас ховс нэмрэлсэн бололтой. "Найдлага байна шүү. Туслаарай Райта" гэж доктор хэлв. Удтал хичээнгүлэн оролцсны эцэст Джеймс ухаан орж түүнийг дулаан оронд хэвтүүлээд Райт үнэн ч нохой мэт сахиж үлдэв. Тэр завсар шилтгэнд бөөн үмэн сандран болсоор сүүлчийн зочид олонх зарц нар шүн болохооснаа шилтгэнийг орхин явах гэж юм хумаа яаран төхөөрч байлаа. Смит Европын бүх хилээр хараа загнан хашигчих боловч тус улсангүй. Зарц нарыг аргадах, аашлах хослуулан байж 2 талигачийн цогцыг янзлууллаа. Гари бичгийн гэртээ орж дотроос нь дүгжээд ядахтаа зочидтой салах ёс хийсэнгүй. Та бүхэндээ ороолон зохиолын 9 дугаар хэсгийг хүргэлээ. Та бүхэнд манай сувг таалагдсан бол мөн бидэнтэй үргэлж хамт байхыг хүсвэл лайк, шеэр, бас subscribe хийгээрэй. Баярлалаа. Just know